хүн алах шийдвэр гаргаж байгаа моментын дээр эсвэл X-ээс салж чаддгүй үзэгч гэдэг миний сэтгэл авьяасгүй. За сайн байцгаана үзэгчдээ. Ингээд Племогийн ярилцлагын нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн дугаарт онц том төслийн гол дүрийн жүжиглэлийг бадагч, дуу оруулагч, жүжигчин, дуучин, мужигчин, дамжаа мөн маш олон дүр дуу оруулсан. Дээрээс нь 90 гаруй хувьд нь бараг ганцаараа шууд оруулсан юм гайхалтай байгаа. Бас онц том төслийн басар 10 ахын дүрүүдийг бас батсан байгаа. Тэгээд дээрээс нь санаачдагч, зохиолч, найруулагч, дуучин, жүжигчин билээ. Атус Монголын уран киногоор бид нар тэнийг маш сайн мэднэ. Маш сайн мэдээд над татахад юу татах юм над чи ингэж орилж чадахгүй дээ. Монголын арт түмэндээ болохоор Монгол талах нэрээрээ алдаршсан. Бамбар битиг 8 настай болчроос 80 настай буурал хүртэл ингээд олонний хүртэл болгож ирсэн. Ийм ирэх юм өнөөдөр өргөжсэн байна. Өнөөдрийн мэндийг үе. Хөөх за нэвтрүүлэг нь дуусч байна. За тэгээд манай нэвтрүүлэг дуустаа дараагийн дугаараар оролцъё. Янзын актер интротой явчихвас. Анх удаа ингэж танилцуулагдаж үзлээ. Баярлалаа. Сайн байцгаана уу? Мэдээж ийм аюустай хүнийг ч одоо ингэж танилцуулах бол бас болдгүй байна. Уран бүтээлийн албан бүтээл байна. Тэр талаас нь ярьж эхлэв. Ер нь гэртүүнийхээ сүүлийн үед юу хийж байна? Бас сонирхолтой байгаа. За гэртүүнийхэн бол ядчихсан. Банкын ер нь бол анимашн одоо хийгээ явж байгаа. Үйл ажиллагаа болон яг нэг студийн ерөнхий үйл ажиллагааг бол хийж байгаа. 9 сараас хойш нэг 10 сард нэг гоё мэдээд уулгах бах. Одоо нэг хийж байгаа прожектоо зарлана. Одоо яг ханцуун дотроо хийцгээгээ сууж байна тий. Тэр нөхөр аними юу гэж байгаа. Тэгээ сүүлийн үед яг айгуу тийм жоохон богино аниманууд руу л жоохон орж эхлэв байна. Ягаад гэвэл нэг насаараа үзсэн анимануудаа нэг одоохондоо жоохон цуглуулж байгаа. Тэгж байгаад нэг бүр яг гоё амралтын бараг нэг 10 хоног гэж юм уу гаргаж байгаад бараг үзээ. Сүүлийн үед бол одоо тэгэл solo leveling Netflix дээр гарч байгаа ч юм уу, One Punch Man ч юм уу одоо шинэ сизнийг нь хүлээж байна. Ингээд маш олон авьяастай хүн байгаа шүү дээ. Авьяастай. Хоёлаа авьяас одоо бойлё. Их авьяастай. Миний дөө одоо ингээд царайг нь магтж болохгүй болохоор авьяасыг магтаад байгаа шиг. Тэгээд өөрийг асуух гэдэг байна. За окей. Тэд мэдэхгүй нууц авьяас гэж одоо сэтгэл. Амар хариулт. Миний дөө сэтгэл авьяас уу? Хүнд одоо 2 сэтгэлээр зүтгэдэг одоо энэ чинь авьяас уу? Авьяас. За ер нь та сүүлийн үед ямар хөө кино үзэж байна? Ямар төрөл жанрыг ер нь голцолж үзэж байна? За би одоо нөгөө кино үздэг тайп нь одоо нөгөө төрлийн хүмүүс дундаасаа нөгөө X-ээс салж чаддгүй үзэгч гэдэг жанрны явдаг. Хоочинсаг юм аа. Нөгөө үзсэн киногоо давтан үзэх. Одоо нөгөө дахин үзэж яг дахиад тэр нэг юуг нь ойлгох. Аль эсвэл бол одоо би нөгөө ажил хийж байхдаа одоо баг кино сонсдог болдог. Одоо баг сонсдог стил рүүгээ жоохон орцсон ч байт юм. Кино ингээ үзэж байгаа шууд унтдаг ч юм уу. За эсвэл өөр юм хийж байхдаа кино сонсоо явдаг ч юм уу. Би өөрийгөө ингээ ажигласан чинь сүүлийн үед нөх хөгжим сонсож алхахаа болчих. Энэ ихтэй жоохон аюултай байхгүй юу? Уг нь хөгжим сонсоо алхах тэр чинь бодолтой яагаад гоё явдсан шүү дээ. Тэгэнгүүт кино сонсоод нөө үйл явдлаа ингээ нөө мэдж байгаа болохоор ингээ төсөөлөд тэгээ нөө нэг одоо энэ панчлайн орж ирнэ гэдэг юм. Ингээ сая би бүр яг наашаа ирэхээ өмнө юуны House of Dragon-ы яг season 2-ийнх нь яг финалийн өмнөх анги буюу 7 дугаар ангиа үзчихэл гараад ирлээ. Амар кайфтай 7 дугаар анги байлаа. Одоо season finale буюу одоо 8 дугаар анги дээр амар юм гарах юм бэ нэлээ. Тэгээд олоодаа үзсэн кинонуудаас асуух. Олон удаа үзсэн юм. За одоо тэгэл нөгөө нэг жоохон гүзээтэй ах нар Godfather ярьдаг гэдэг л үнэн л дээ. Чи цагдаа болон хуулийнхны шүүхний одоо жишээ нь Godfather, Goodfellas ч юм уу одоо яг тэр хуучны mobster төрлийн кинонуудыг ер нь бол ингээд их зүйлээд амар үздэг. Айгүй их үздэг. За тэгэл одоо нөгөө нэг sequel-тэй кинонуудыг бол тэгэл донтоо шүү дээ. Одоо нөгөө Lord of the Rings, Hobbit, Harry Potter энийг гэдэг шиг. Тий одоо эдний чи болохоор тий одоо би юу гэж нэрлэдэг вэ гэхээр шартгатай харж хэлдэг кино гэж. Гэртээ сайхан ингээд гэл сайхан халуун шүл уучаал ингээд Lord of the Rings гарч байгаа. Амар дотн санагдсан шүү дээ. Ямар гоё. Намайг сарилэг байгаад уушлаарай.
дуу оруулагч барьсан байна да. Дуу оруулалт хэсэгтэй байгаа. Манай нэвтрүүлгийн баяр бэлдсэн байгаа. Тэгээд одоо бүгдээрээ Батэргэл ахыхаа Godfather кинон дээр басраар оруулахыг харцгаая. Басраар дуу оруулахыг. За. Амар гинти бэлэн шүү. Чипшээ. Чиний гараа өргөөрэй. Баярлалаа. Би өөрийг чинь сайн мэднэ. Харин энэ таны надаас гуйж байгаа анхны чинь гуйлт. Та намайг хэзээ кофенд урьж байсныг би бүр санахгүй. Миний эхнэр таны ганц охины чинь загалмаас их бас. Зайлан далангүй айцгаая. Чи надтай нөхөрлөхийг хүсээгүй. Чи надад өртөө болно гэдгээс айж байсан. Би ямар нэгэн асуудалд орохыг хүсээгүй юм аа. Ойлгож байна. Чи Америкт байр суурь олоод сайхан амьдарч байгаа. Чи цагдаа болон хуулийнхны шүүхний хамгаалалтад байсан шүү дээ. Чам над чиг найз хэрэггүй байсан. Харин чи одоо надад дээр ирээд Дон Корлеоне чи надад шудраг эсэг өгөөч гэж байдаг. Гэхдээ чи хүндэтгэлтэй хэлээгүй. Чи надад нөхөрлөө санал болгоогүй. Чи намайг бүр Godfather ч гэж дуудаагүй. Юу болоод байгаа юм бэ? Аргагүй л дуу оруулагч хүн шиг байна да. Хоёр дөр зэрэг дуу оруулж мөрөлөө. Ингээд киноны тэр ангинд хийгдэггүй байсан ч болоосаа гэдэг тийм бодол байдгүй. Нэг жоохон фейлсэн. Эсвэл ингээд дараагийн ангинд гарцсан ч байсан болоосаа гэдэг тийм бодол кино. За дараагийн ангид гарсны ёстой хизээч хэрэггүй байсан буюу нэгдүгээр одоо эхний киногоо яг классик болохоос нь хоошо татсан кино бол Hangover. Hangover-ийн артлын хоёр анги бол зүгээр л цэвэр кэш. Өөр л мөнгөний төлөө хийсэн тий. Эхний кино нь бол ерөөсөө яг pure жинхэнэ бүтээл. Тийм genius яг ийм зохиол байсан байхгүй. Тэр чинь амар гоё концепт шүү дээ. Тэгээд тэрийг маш төгс хийсэн байсан. Тэгээд дараагийн анги нь гарсан ч болоос хөөх наадах чи ямар амар асуулт вэ? Наадах чи бол амар апасны асуулт. Энэ тэр кино гэдэг дээр яг шууд нэрлж чадахгүй юм л да. Яг гэвэл нөгөө үнэхээр сайн кино яг гарч ирэнгүүтлээ яг ингээд хамаг бүх таашаалаа өгөө тэгээд яг дуусчихж байгаа болох тий. Зүгээр нэг юм боддог нь одоо зүгээр эргэн ирээсэ гэдэг юмыг ярил. Disney болон DreamWorks-ийн 2D анимашнууд эргэн ирээсэ гэж би бүр амар хүсдэг байхгүй. Нөгөө юу нэ Eldorado энтер гэл тий. Юу мон дээр ч болохоор одоо юу ч гэдэг ерөн зүгээр яг тийм классик тийм нэг завсрын гоё анимашнууд байдсан шүү дээ тий. Доогуур үнэлэгдсэн Atlantis энтер гэл. Тэдрийг би дахин гоё хийгдээсэ. Яг гэвэл би 2D-ийн улаан фэн. 3D гэхээсээ илүү 2D үзэх дуртай. Яг амар гоё мэдрэмж буюу одоо тухайн үеийн болсон явдал одоо нөгөө нэг ямар тохиолдолд үзснээс айгүй шалтгаалаад яг тэр дурсамжууд хаяа орж ирдэг л дээ. Нөгөө нэг гинт нэг борооны өнөрийн ангууд нэг гинт дурсамж орж ирдэг ч юм уу тэрнтэй айгүй төстэй. Treasure Planet гэдэг нөгөө 2D одоо хөгөлтөн кино байдаг шүү дээ. Тэр хөгөлтөн киног ингээд ерөөсөө яаж үзснээ ерөөсөө мартдаггүй. Яг ингээд жижигхэн дэлгэцэн дээр ингээд суудсан ингээд яг бүр үзээл ороод тэгээд тэр чинь ерөнхийдөө зохиол нь болохоор ингээд аав нь ингээд багдна орхио хөвцсөн хүү ингээд жоохон тэ daddy issueтэй, father issueтэй асуудалтай тийм үгэд. Тэгээ ингээд нөө Эрдэнэсийн одоо тэр нөө яг олох гээд ингээд явж байгаа хоорондоо тэр нэг cyborg гэдэг дүртэй нэг юм аав хоёрын харилцаа ингээд гараа явдаг. Тэгээд амар гоё нандаа харилцаа гараад ингээд явдаг. Тийм хөгөлтөн кино гэдэг байхгүй. Тэгээ ингээд би ерөөс нэг ч ийш тийш харахгүй яг ингээд үзсэн ингээд дуусчаад кредит гараад ингээд дэлгэц харалсан чинь тусгалт нь нөгөө нэг зургатны тусгалт нь аав сууж байхгүй юу. Гайхаа эргээ харсан чинь аав яг эхлэхээс нь хойш дуустал нь үзсэн. Хамтдаа үзсэн шүү дээ. Тэгээ ямар гоё хөгөлтөн кино вэ гэдэг. Тэгээ ерөөсө тэр нь ингээд одоо сэтгэл зүрхэн. Тэгэнгүүт одоо тэрийг ингээд үзэнгүүт одоо тэр сайборгийг ингээд харангуут яг аав харагдаад. Тэгэл ингээд нэг айгуу тийм сэтгэл хөдлөж үздэг. No, you listen to me, Jim.
Hawkins. You got the makings of greatness in you, but you gotta take the helm and charge your own course. Stick to it. I'm just the boy inside the man, not exactly who you think I am. Trying to trace my steps back here again. So many times when I could only see the floor, you made my... За ингээд өнөөдрийн ярилцлага маань хурж ирсэн. Аргалахтаа маш их баярлалаа. Тэгээ маш нэнтэн яриануудыг өрнүүлээ. Тэгээд манай үзэгчд маань маш сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй. Тэгээд цаг заваа гарган ирсэн танд баярлалаа гэж Клемогийн гарын билээ. Баярлаа. За баярлалаа. Тэгээд цаашдаа орох амжилттай. Тэгээ сая найруулагч манд хичээнээс нэг яг ингэж харуулж ав гэсэн. За окей ингээд өрсөнд баярлалаа. Тэгээд таад маань бас Oxify болон Glory та хоёр маань ингээд айгу дотны маань хүмүүс тэгээд очирч бас бэлгтэй юм байна. Тэгээд айгу сая нэг юм айгу гоё анзаарчихлаа. Би ерөөсөө өмнө ярьж байгаагүй юмудаа тийм дотн ерөөсөө хүмүүстэй л ярьдаг юмнуудыг ярьчлаа. Энэ чандаас айгу амар өвдөс байна. Яг мэрэгчлээ сэтгүүлч чинь. Яг ингээд ерөөсөө өмнө бодогдож байгаагүй дурсамжууд орж ирж байна. Тэгээд айгу гоё ярианд орчлоо. Маш нэнтэн яриануудаа ингээд гоё турсамжуудаа хуваалцсан бас маш их баярлалаа. За өрсөнд баярлалаа. За, баярлалаа. Тэр камерын ард байгаа Oxify байгаа шүү. Йоо